Бид нар дэлхийгээ тасарчлоо. Бүр доор орцоо. Бүр хойно үлдсэн. Байхгүй. Монгол гэдэг үгийг Чингис ханаар л мэднэ, өөр юм байхгүй. За, Таиландын гэдэг Хо Чи Минь шөнийн гудамжид ирсэн байна. Вьетнам улсын Хо Чи Минь. За, тэгээд анх удаа Вьетнамд ирж байна, анх удаа Хо Чи Миньд ирж байна. Бас анх удаа энэ гудамжид ирж байна. Та бүхэнд одоо энэ ямар гудамж болохыг сонирхоо дээ. За, ийм гудамж байна. Маш урт юм шиг байна. Бүгд орцгоё. За, энэ бол маш шууд захан харагдахгүй урт гудамж байна. Тэр цаана харж байгаа байх. Йоо, үнэхээр бас гоё шүү. Оо, нэмэд гудамжтай болохыг хүссэн шүү дээ, тэ? Таиландын гудамжтай төстэй байна гэдэг илүү цэвэрхэн юм байна. Ерөөсөө Вьетнам бол шоу бизнес хөгжсөн байна өө. Тасаргаа шүү дээ. Жөөштэй татах бүх төрлийн үйлчлэг ерөөсөө хийж байна. Хардаа дотор мужигдээд, гадна мужигдээд happy, гоё чилрээд хүмүүсийг хараад ингэ сууж байна. Тэгээд ийм газрууд байна. Харцгаая. Солонгосын соёл ер нь амар орж ирсэн юм шиг байна. Зүгээр ингэж юм үзэж байгаа юм шиг суугаад, удамжаар ингэж хүмүүсийг хараад пи уугаад ингэж сууж байгаа юм соёл байна л та. Тэгээд ийм стилтэй ууж иддэг болсон байна. Я намайг солонгос андуураад аниасаа гэдэг. За ингэж Вьетнамын шөнийн гудамж нь анх удаа би Вьетнамд ирж байгаа. Анх удаа Хо Чи Миньд ирж байгаа. За анх удаа одоо яг энэ гудамжид ирж байна. Анхны филингээр бол ингээд сайн мэдрэхэд бол үнэхээр тасархай шөнийн одоо гудамжтай юм байна. Бусад улсынхаас харьцуулна шүү дээ. Тэгэд Вьетнамыг ерөөсөө ингэ төсөөлж байгаагүй. Яг л бид нар бол ерөөсөө Вьетнам авт засвар гэж мэддэг. Гэвч Вьетнам улсын талаар сайн мэддэггүй. Букок гэдэг ингээд арал дээр одоо ингээд бүгдээрээ бас ялгаахгүй нүүж байгаа гэдэг. Гэхдээ одооноос бид тэгж хэлж байгаа. Бусдаар бол бид нар бол ерөөсөө юм тэр Вьетнам авт засварчдыг ийм орчинд амьдардаг, ийм орчинд одоо ажилладаг гэдгийг огт мэддэггүй. Гэхдээ та нарт одоо үзүүлээ. Тэ? Монголоор дутаагүй юм байна шүү. Зөвхөн хөгжсөн орон Монгол руу маань одоо мэрэгчлүүд илгээсэн юм байна шүү гэж өнөөдөр мэдлээ. Тэ? Бид нар одоо юу гэж гүйгүүлсэн гэж тэднийг хөөж байгаа. Харин сураад явуулах хэрэгтэй байдал ийм байж болохгүй л гэж тэр нь миний хувьд хэлмээр байна. Тэгэхэд эдэрт бол Монголоос гуугаад байх тийм орчин бол байхгүй. Ийм сайхан орчинд, ийм сайхан жуулчтай хамт бүх төрлийн ажил бизнес хийгээд явах боломжтой байгаа. Дандаа гадныхан мөнгө өгч ийн гудамжинд ямар ч жуулчин шөнийн гудамжинд мөнгө зардаг байхгүй юу? Ингэж хотод нь орлого орно ажлын байр бий болно. За бүгд очиж орцгоё. Одоо бүр амар супер байхгүй яг. Ямар ч асуудал байхгүй. Ингээд хөгжим дуурган, хөгжим хангалтан энэ гудамжаар бүгд ингээд хамаагүй энжойцсон уу. Тэгээд манай шиг гомд ирлээ мэлдэх юм байхгүй. Ямар ч асуудалгүй жуулаад хэлдэг. Энэ орчинд дасаад хүмүүс нь амьдэрдэг. Орлогоо олдог. Ийм л гоё шүү дээ, тэ? Тэгэхгүй Монголд нэг газар хөгжмөж чангада цагтаа ордод хорогдоо хаалаа. Гудамжаараа байхгүй асуудал байхгүй. Бүгдээрээ хар, сурд ийм байх ёстой. Ийм байх ёстой. За, өдчих штэ. Яа. Энийг рок хөгжим явж байгаа. Манайхын 4 өдөртэй газар зуны 3 сарда цөм аваад тэгэл явуулах хэрэгтэй байхгүй юу? Зундаа зөвхөн Монгол жуулч ирдэг. Ирсэн жуулчдын цэцгийг цөм баярлуулаад явах хэрэгтэй. Тэр үед л ажилтны гудамжтай байх хэрэгтэй. Монгол яг Улаанбаатар туристын бүстэй гэдэг туристын бүсийн нүүлгэр аялжуулаараа мөнгө олох боломжийг бий болгох хэрэгтэй. Тийм ээ. Одоо ингээд бүгд ингээд маадорог битүү ингээд өөрөө тэгээд
ингээд байгууллагаа үнэнчээр сэтгэлээ гаргаж ажилладаг болдог. Тэгээд манайд мөнгө ороод гэдэг дагуулаад яваад байна. Одоо харж байгаа байх те. Мөнгө оруулаач гэдэг юм. Тэгээд явах хөргөө авчихсан. Араа юм ихтэй байна. Тэгээд сайн үсчээс өмсөстэй. Асаа үсчээс байна. Тэгээд хүн бод ерөөсө битүү. За яг юм юу яаж байгаа вэ? Онгоцны буудлаар хүртэл яг юм өдөрч үзэж байгаа юм шиг хүмүүс нь суудаг байсан. Энд ялгаа авахгүй яг гудамжиндаа бас яг юм зургт үзэж байгаа юм шиг. Яг гудамжруу харж суудаг. Тэгээд хүн хараад, уугаад, чийдрээд байж идэг. За явж байгаа хүмүүс нь ялгаагүй сууж байгаа хүмүүс нь ялгаагүй хараад ингэ байж идэг. Баахан меню барьсан хүмүүс байна. Меню бариад манай дээрээ чи манад ордог ороод мөнгө өгөөч гэж юусаа ингэж бүгдээрээ өөхгүй хөдөлмөрлөж байна. Яа. Гэтэ ардаа Вьетнам эмэгтэй. Вьетнам одоо эрэгтэй хүмүүс амар царайд игтэй. Ягаад гэвэл эдгээр дооны шаруудын цус байна л да. Бас цагаан юм байна. Одоо Тайландыг бодох юм бол сав цагаан, Тайландч бол хавхаар. Тэгээ тийм учраас энэ ялгаа байгаад байгаа байхгүй юу? Бүгдээрээ ингэж ерөөсөө мөнгө олох зүйл явж байна. Мөнгө олоход бүгд бомж одоо энэ харалтай ингэж аюугаа ингэж ингэж бүжигдээд бүгдийг нэг харуулж байгаа. Тэгээ ийм байдлаар ингэж ажиллаж байгаа. Тэгээд үнээр згэл усаа. Үнээр идрээ сайж байгаа. Атэнэ тадаа үгүй. Говинжиг бол хийж гिचнаа танд. Хаяа дагага энэ юм гэсэн. Хүмүүс авч уудаг. Асуудал алга. Энэ хоёр маань хоёулаа үжиглээд байх юм те. Ирсэн жуучин болгон хөгшин залуу ядах бүгд тухайн орны шөний гудам, шөний амьдрал, шөний удаа үтсийг зорддог, тэнд мөнгө оруулдаг. Энэ бол угаасаа дэлхийн аялал жуулчлалыг өчтэйгөө хууль соёл болсон. Энийг хийхгүйгээр аялал жуулч хөгжихгүй. Энийг дэмжихгүйгээр бид нар ажлын байр бий болохгүй. Тэгээ энийг сайн ойлгох хэрэгтэй. Хувийн ажлаас болж альва нэг улс хэрэгтэй төлбөрийг унгааж тэгээ буулгаж сурааж ерөөсө болохгүй. Бид нар одоо улсаа бодох цаг болсон. Орчин цагтаа хөл нийлүүлэн атгах цааш юм бэ. Атгах байгаа цааш. Хөл нийлүүлэн хөгжих одоо боломжийг өөрсөндөө олох хэрэгтэй байна. Одоо хөгжих хэрэгтэй яг үндод. Бид нар дэлхийгээ тасарчлоо. Бүр доор орцсон. Бүр хойно үлдсэн. Байхгүй. Монгол гэдэг үгийг Чингис ханаас мэднэ өөр юм байхгүй. Mongolia одоо Hi Mongolia. I want to go to Mongolia. You take me? Yes, okay. Sure. My pleasure. Mongolia near Chani. Yes. Near Chongqing and Thai and Yes. near Shanghai, where yes. Chani? It's middle in Russia, China. Ah. Yes. Yeah. Yeah. Mongolia very beautiful many. Yes. Vietnam number 1, yeah. Vietnam. Yes. Come to Vietnam. Come to Vietnam, invest Vietnam. Yeah.